Hi vlog. Hi vlog. Би тэмэрх гоё явtiin. Ямар шаардлагаар вэ гэхээр би дандаа мөнгө хийгээд миний чихвч одоо хэрэглэж байгаа чихвч би баг 3 жил хэрэглэж байгаа хгүй энэ чихвчээ. Тэгээд нэгтлийнх нь ингээ орж гараад жоох эвдэрх гээд байгаа. Яг нэг энтлийнх нь энтэл нь бол зүг зүгээр байгаа. За тэгээд за ер нь би угаасаа баг аль нэг сармаараас л хойш ер нь за чихвчээ солио доо. Ер нь бол тэтэртэй гарахад болж байгаа байна даа гэх угаасаа амар ингээл жоох юм ингээл дөргөлт мөргөлт авахаараа шууд ингээл юу холболтон тасаж масраад байгаа хгүй юу. Тэгээ ер нь бодоо явж байсан. Тэгээ яг бүр бараг аав гэж байгаа шиг яг нэгтлийнхэн тал нь угаасаа бүр эвдрээд бараг л эвдрээд байгаа. Тэгээд за авчий гэж бодоо би уг хэвээ хэрвээ энэ чихвч маань гайгүй байгаа гэсэн бол би 6 сард Монгол явахаа өмнө авъя гэж бодчихсан хгүй юу. Тэгээд бүр үнэхээр болохгүй те би чихвчгүй л угаасаа амьдрч чадахгүй. Тэгээд авъя гэж бодоод ямар цахинэл нэтэм орж мөнгөө хийгээд би ер нь ингээд дасандаа мөнгөө хараа амар өрчээд байдаг болохоор бэлнээр авах хадгалтай байхгүй юу. Тэгээд одоо эвгүүлж хийгээд тэгээд ямар их тэгээд ямарсан итэм орцоо. Тэрний дараа гэлөө орж байгаа би ямрыг захиалгаж байгаа би танарт бас харуулъя за. Гэрээс гараад сургуульд явж байна. Тэгээд өнөөдөр манай хичээл нэг хичээлтэй тэгээд тэр хичээлүүд бол өнөөдрөөс манай сургуулийн стол хийж байгаа байхгүй юу. Тэрийг хальт үзнэ гэж бодож байгаа. Тэгээд энэ бол өнөөдөр амар юмсан. Өнөөдөр Солонгост нэмэх 26-27 хүрэх байна. Гэтэ өмнө жилүүдийнх бодвол Солонгос энэ жил амар орой дууларж байгаа заяа. Гэтэ гоё орой дууларж байна. Манай сургууль ингээ ном болчих хэрэг даа. Амар гоё. Сургууль дээр анхудаа ингэж ямар чангаар спикер болж байна. Энэ спикер everywhere. Ингээ хоолын газар даахгүй би тэгээд гоё харагдвал хэрвээ дээ. Гоё харагдахгүй би идэхгүй. Гэтэ энд тэм яг л түрүү семестрийн юутай адилхан байна л да. Тэгээд тоглолтууд нь бараг 6 мурга гэж хэлэх ба одоо 5 болт энэ би цаг одоо юу хийж хэлэх вэ? Хальт ингэж харчаал харидөө энд угаасаа одоо миний наар тарж байгаа энэ суудлаагаас энэ болохоор нөгөө нэг юм дугуулангийн хүүхдүүд ингэж хамтаа сууж уудаг суудлаа. Тэгээд амар их хүнтэй байна, амар завгүй байна. Тэгээд тэр цаана бүр архимэрх бүр амар их байна. Өнөөдөр манай сургуулийнхан өгтлөө уух юм шиг байна. Би явж угаасаа маргааш нөгөө нэг PPT ихтгэлтэй болохоор тэрийгэ бэлтгэхгүй болохгүй. Явъя доо. Нэг иймэрхүү л байгаа маань. Гэтэ түрүү семестр бодвол над хоол нь амар сонио болоод байна. Тэгээд за харидөө хүүхдүүд амар их орж эхэлж байна. Умаасаа хараад хоолой идчихэд хичээлээ би. Бараг миний мэддэг дуучин байхгүй. Тэгэхээр цай. Ингээд суугаад ингээд дуусглаа ямар ч байсан.
соёлуулсаар байгаа. Сая л дуусгалаа. Нэг цаг гараа хийсэн үү. Тэгээ ямар дуслаа. Ажилтаа. Яа би өнөөдөр ихтгэлтэй өдөр бидтэй жоохон нойрттой явж байна. Шүн найзуудтайгаа яриад баг 2-3 төгөлж үзсэн. Тэгээ одоо 9-10 болгоч. Би сүнгөөс ирсэн. Тэгээ өнөөдөр ихтгэлийг давчвал тэрний дараагийн 7 хоногт 2 ихтгэл тавил. Тэгэл яа. Тэгэл шалгалт өгөө. Тэгэл амнуулаа да. Амар гоё. Чихэрлэг өнөртөө усны өнөрт хаанаас юм болов. Өнөөдөр өглөө үүрээр гадаа бороо орсон юм шүү. Яах юм бэ? Зүгээр амар дуурайд байх юм. Ямс явж байна. Гадаа гоё юмас ирэх юм. Бидний подол ямар сонио мөсгцсэн. Сургуулиар ирчихлээ. Одоо эхний 3 цаг хичээлдээ дараагийн 3 цаг ихтгэлтэй. Тэгээд эхний 3 цаг завсарлаад дундаа 1 цагийн завсарлаатай байхгүй юу? Тэгээд тэр хооронд нь би явж нөгөө нэг ном хурангуулсан юм канандуулах хэрэгтэй байгаа. Амар яа чи энэ 7 хоног гэхдээ энэ семестр бүр өмнө семестрт байгаагүй ингэж ихтгэл тавьж ингэж амар завгүй байгаа. За уг нь сая дундын шалгалтаас өмнө уг нь гайгүйсэн амар завтай байсан. Гэсэн чинь дундын шалгалт өнгөрөөл амар завгүй болцсон. Гэтэ нэг бодлын завгүй намайг май чи ингэ завгүй бай гэж байгаа юм шиг байгаа ч гэсэн ядраад нөө. Яавс одоо сургууль руу гаагаар боллоо. Хичээлдээ суурах. Ингээд ирээд хамгийн түрүүнд хийдэг зүйл бол зүнхээ тавьчаад гарч ирсэн. Би байнга энэ цагтаа гэдэг дээр багш нар харцаал өө энэ нөгөө басны сав биш нөгөө басны сав биш гэхлээр. Одоо саваад хичээл. Одоо манай хичээл 3-7 хоногийн дараа 4-7 хоногийн дараа амрах юм уу? Сансар 13 намна. Тэгээд тэр хүртэл одоо төвчжүүл гайгүй байчвал хичээл дүнгээ бас гайгүй болгочвол тэг боллоо төгсөй. Манай хичээл ордог уу? Өнөөдөр амар эртэрсэн байгаад тэгээд үзүүлж чадахгүй л хүмүүс байхаар хичээд үзүүлж чаддгүй юм. Тэгээд манайха энэ хичээлийн анги 70 давхар турдаг. Гэт гадахын юм арч ямар гоё ногоо харагд. Тэгээд тэрнгээр тэнцээ хайлнуудаа гэлэнээс энэчээд имлээд энийг одоо том дэлгэцэр хичээл урдаг ингээд PPT-г хараад ингээд тэнцээ ингээд юу телевиз энэчээд телевиз давхар энэ дээр гарч байгаа PPT-г ингэж харуулдаг. Тийм байна. Энэ бас багсын PPT ардаг хэлээд. 우리 보니까 다음 주에 요 없어? 아니야? 자, 종이 다승자. 그러니까 좀 트렌드 민. Манай сүүлийн цаг зүүмээр орохоор болоод би тэгээ харих чинь. Гэвгэнд багш зүүмээр орно гэд. Тэгээ ямарс харж зүүмээр илтгэлээ тавина. Тэгээ явж ин ихний цагаа дуусгацсан. Өнөөдөр манай сургуулийн төвчээ фестивал дахиад болон уг нь 3-р, 4-р, 5-р дараалахаар байсан. Гэтэ ийм их тарчаамж би одоо юу хийж үлээх вэ? Би ер нь амар тэмэрхүү юмд амар сонирхолгүйгаа ер нь амар мэдрээд байгаа л таа энэ дээр. 서울 아이나 여성의원으로 가실 누구야? 해봐. 자, 공유할게.
15 хичээл нэгээс. Тэгтээ би 12:30-г ирчлээ. Тэгэхээр ингээд ороод юм үзэж сууя да. Яа тэгтээ би одоо ярьж байгаа өөрийнхөө яриаг нэг сайн сонсох байгаа. За чихвчээ зүтэн байгаа болохоор бүр нүүн ингээд чихрүү ус орсон юм шиг мэдрэмж байдаг да. Тэгээ ингээд нэг шүлээ ингээд зайлгчул зүгээр болох юм шиг яг тийм мэдрэмж амар их төрүүлээд байд юм байна. Басгаж тэгтээ бас нэлээ юм болох юм шиг байна. Сайн ингээд метронд ингээд надаас хүн юм асуугаад би чихвчээ авсан чи бүр гэлээ амар чанга хүмүүс яриад ер нь тэгтээ гоё юм байна.